Нийслэлийн хэмжээнд 13 байршилд ус зайлуулах хоолой байдаггүй. За үүний нэг нь Хүннүү 2222 хотхон юм а. За Хүннүү 2222 хотхон 6000 гаруй оршин суугчтай. За гэвч ойр орчмын автозам нь ус зайлуулах шугам байхгүй улмаас их хэмжээний бороо орсон үед иргэд зорчход хүндрэлтэй болдог байна. Иймээс нэн даруй ус зайлуулах шугам хийхийг шаардаж байгаа юм а. За тэгвэл Геодиз усны барилга байгууламжийн газраас Хүннүү 2222 хотхон нь энэ жилийн төлөвлөгөөнд багтаагүй. За дараа жилээс хийнэ гэх албан тайлбарыг өглөө. Энд харагдаж байгаа дүрс бол бороо орсны дараа Хүннүү 2222 хотхны автозам аа. Их хэмжээний бороо орхон нь энэ хотхны оршин суугчдад тулгамддаг хамгийн том асуудал. За ус зайлуулах шугам хийгдэг улмаас зам дээр их хэмжээний ус тогтож, явган зорчигчид болон жолооч нарт замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл үүсдэг. За иймээс оршин суугчдын хувьд удаадаараа дүүрэгтэй хандсан ч өнөөдрийг хүртэл ус зайлуулах шугам хийгдэг байгаамаа. За үүний улмаас иргэд хүрээлэн байгаа орчиндөө эрүүл аюулгүй амьдрах эрхэн зөрчигдөж байгааг хэлж байлаа. Энэ ч тэгвэл зам мамаас ахуулаад хамгийн муу усанд дарагдаад тэгэл мууд ш чанар алдан. За энэ олон айлуудын орон сууц байшингууд бас муудах л баг та. Ер нь ус зайлуулах хоол ер нь нэлээд хэрэгтэй байгаа. Ялангуяа яг зунаар ингээд бороо мороо орохоор яг ингээд зам битүү устай тэгээд ер нь явахд лекцүүд одоо машин ингээд замаар явна штэ. Тэгэхээр ингээд хажууд нь одоо явган замаар явж байгаа хүмүүс рүү одоо ус цацаж басраад тусна муухай болох ч юм уу нэг тиймэрхүү юм ер нь нийлбэг байдаг. Одоо борооны өдрөл эхлүүл ер нь энэ хойтлын зам, уртлын зам битүү ус ихтэй л болдог л доо. Тэгээд хүүхдүүд явах ингээл олон асуудал зөндөлдөө. Тэгээд одоо энийг одоо шийдэх зөндөл энэ хорооны засаг дараа маргад иргэдэн бол уламжлалах шиг байсан. Одоо тэгээд шийдсэн юм бол байхгүй дараагийн бодлоо да. За бүтэнсэнаас 3 дахь хүртэл нэлээд бороотой юм байна. Тэгэхээр энэ аюухан бол одоо ус зайлуулах хоолойг уулнаас нэлээд л бас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх юм байна да. Хаал дүүргийн 18 дугаар хороонд байрлах Хүннүү 2222 хотгонд бол одоо ойр орчимд ус зайлуулах хоолой байхгүй. Үүний улмаас яг одоо эд борооны үлрэл эхэлж байгаа үйдвэл одоо иргэдийн эрүүл ахуй болон аюулгүй байдал талаас нь нэлээд хүндрэлтэй гэдгийг бол иргэдийн зүгээс хэлж байгаамаа. Барилга төлөвлөгтөө зам талбай усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг ч тоолгүй орхидог байна. Иймээс Геодиз усны барилга байгууламжийн газрын зүгээс нийслэлтэй хамтран ус зайлуулах шугамгүй байршилд ус зайлуулах хоолой тавьж байна. За энэ жил нийтдээ 13 байршилд ус зайлуулах хоолой тавихаар төлөвлөсөн байна. Үүнд Хүннүү 2222 хотхон багтаагүй бөгөөд дараа жилээс тавина гэдэг тайлбарыг өглөө. Автозам бол ерөнхийдөө сүүлийн хэдэн жил хийгээ явж байгаа гайгүй болж байгаа. Одоо энэ хотхны ойр орчмын нөгөө жижиг туслах замууд дээр их хэмжээний ус тогтож байна. Үүнээс бол одоо нийслэлийн зарчмын ажлын алба, нийслэлийн замын хөгжлийн газартайгаа манай гурван байгууллага нийлээд за судалгаа гаргаад за энэ нэн төвөнд хийх шаардлагатай юм байна. Энийгээ ингээд дараагийн удаад гээд дүгнээд явж ажлуудыг үздэг явж байгаа. За энэ хотгон зам болохоор усанд автдаг байдалтай 3 дахь зууныхаа нүрийг үзэж байна. За энэ хотгон бол зөвхөн нэг жишээ. Үүнтэй адил олон хотгон байдаг. Эдгээр хотгоны иргэд бороороод үерт автсны дараа шүүгдэг биш, харин үер болохоос өмнө иргэдээ ээлтэй хотод амьдруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.